За, сайн байцгаана уу? Stoke here. Тэгээд энэ удаа энэ бичлэгээр Сантын төгсөгч MIT-гийн Admit, Stoke-ийн Alumni Аз жаргал маань оролцсон Сантын төгсөгч Аз жаргал байна. Тэгээд энэ жил MIT 100% тэтгэлтэйгээ тэнцсэн байгаа. Браво. Тэгээд миний мейжер гэх юм бол ер нь бол тийм би атлетиктай болохоор тийм амар гар зүй юм аплай хийсэн байхгүй юу? Тэр нь ингээд би ингээд хагас нь ингээд тийм физикээр, хагас нь ингээд computer science-аар гээд тэгсэн ингээд бодж дундаас ингээд quantum computer гэдэг юм яг ингээд бодж олж байгаа. Combine хийсэн хоёр мэргэжлээ. За, тиймэрхүү байдлаар ингээд эсэнүүд ер нь хий бодол ерөөхдөө бол битсэн. Ингээд их тийм зарим хэсэг ингээд физикийн талаар, зарим хэсэг ингээд computer science-ийн талаар тэгснэ ингээд нэгтгэсэн ингээд quantum computer-ийн талаар нэгсэтэй заяа. Тийм. Гэхдээ яг очиод болохоор ер нь бол тийм AI чиглэлээр сурах гэж бодож байгаа даа болохоор. Очоо мэргэжлээ шалах юм уу те? Ер нь бол MIT болохоор эхний жилдээ болохоор ингээд хүссэн юм тийм заавал тийм dedicated major сонгохалгүй. Тийм. Эхний жилийнхаа төгсгөлтөө ингээд major сонгодог учраас ер нь бол яаж буурсан болтол. Буурсан. Окей. Буурсан. Буурсан. За, бурж MIT л орж болт юм биш үү? За, тэгвэл яг journey хэдэнээс эхэлсэн бэ? Яг application journey. Application journey гэх юм бол ер нь бол баг 9 дугаар ангиас эхэлсэн гэх юм. 9. За. Нэг би 9 дугаар ангитай ингээд ер нь бол ямар их сургууль явахаа мэдгүй ингээд юугаач мэдгүй ингээд таг хүүхдээсэн заяа. Тэгснэ ингээд манай сургуулийн ингээд цэрэнчим ингээд төгсөгч байдаг байхгүй юу? За. Тэр болохоор ингээд 16 он манай сургуулийг төгсчөөд MIT-ээр явж исэн. Тэгээд тэр ихч болохоор ингээд намайг 9 дугаар ангид Монголд ирчээд ингээд 9 дугаар ангийн хүүхдүүд ингээд физикийн сургуульд орж исэн. Би тэгээд ингээд яаж жааж ингээд тэрэнд нь хамрагдсан заяа. Тэгснэ ингээд яриаг нь сонсохоор ингээд нэг л гой санагтаад нэг л MIT явмаар санагтаад. Физикээр яа? Тийм, физикээр. Нэг тухайд болохоор бүр физикт ер нь бол яг дөнгөжийг сонирхлоо аваад эхэлж исэн. Тэгээд яг олон улсын медаль ингээд аваад MIT руу явж болдсон байна гэдгийг ингээд сонссон чинь тэгээд чадах юм шиг санагтаад. 9 дөө ер нь бас физиктэй гайгүй байсан уу? Тийм, гайгүй байсан ч гэж ер нь бол тийм олимпиад ороод тийм медальхан тийм хүрэл мөрөл чангалт бариад аваад явж байгаа. Сулгаачдаг байсан тий. Өнгөж ер нь баг Монголоос нэг олон улсын медаль авчихад л баг MIT л орчт юм шүү тий. Ер нь бол яг хүүхдээ олон улсын медаль авсан хүүхд болгон MIT явсан гэдэг бол худлаа. Гэхдээ MIT-д явсан хүүхд болгон олон улсын медаль авдаг. Ингээд ер нь бол янзаар тийм бус сургалтын бодвол илүү академик чадварыг илүү үздэг юм санагдсан. Одоо жишээл Common App бол ингээд тийм 10 ингээд DC бүлэх хэсэгтэй шүү дээ тий. За. MIT болохоор ингээд зөвхөн 4 байдаг байхгүй юу? За. DC-ний хэсэг. Тэгээд ямар ч асуудалгүй бүгэлж ирсэн. Тэгвэл илүү академик чадвартаа төвлөрсөн байт юм тий MIT бол. Харин тий. За, тэмүүтээ ингээд 9-өөсөө гэдэг чинь бүр нэлээд эрт эхэлсэн байна тий. 9-өөсөө ингээд одоо 9 дугаар ангийн физикийн сэдв 12 дугаар ангийн физикийн сэдв гэж өөр юм байгаа шүү дээ тий. Тэгвэл би ингээд 9 дугаар ангитай ингээд 10 11 12 дугаар ангийнхаа бүх сэдвүүдийг ингээд үз дуусгачаад ирэх жилд нь ингээд 7 олимпиад явна гэдэг бүр ингээд бүр шийдсэн ингээд зунжангаа бүр ингээд амар грайндлж ирсэн заяа. Тэнгүүт 9-өөсөө эхлээд 12 гэхээр бараг 4 жил 3 4 жил ер нь schedule чи ямар байсан? Ер нь schedule гэх юм бол ямар ч сан би тийм 11 дугаар анги хүртэл яг тийм аппликейшн яг гэсэн юм бол бодоагүй заяа. Ер нь дандаа тийм Монгол тийм олон улсын физикийн олимпиадаас Монгол улс ерөөсөө алтан медаль байдаг байхгүй юу? Тэгээд алтан медаль авчвал ингээд за батны MIT даа гэж бодоод л хэвээр. За 10 11 дээр ингээд хүртлэг гранилсан. Ингээд энэ бол өдрийн ингээд at least 5 6 цаг энэ бол физикэнүүд суудаг байсан. Өдрийн 5 6 цаг тий. Тийм өдрийн. Ер нь хичээл нь хэдээс тардаг байсан бэ? Хичээл ер нь бол 3 гэж таардаг. Нэг 10 дугаар ангид болохоор би ингээд 3 гэж таарчаад ингээд 5 хүртэл номын санд зууж яснаа ингээд 6 дахь өдөр ингээд моёс явцдаг. Тэгсэн ингээд моёстер ингээд физик олимпиадын мэлтгэл гээд 8 хагас хүртэл ордог заяа. Тэгсэн ингээд шүмсэж хардаг гэсэн бүр. Тэгвэл яг тэнцэн хариугаа аваад яг гэсэн ямар байсан бэ? Тэнцэн хариугаа аваад тэр болохоор амар фан юм заяа. Ингээд өглөөний 7:28 гарсан байхад би бүр ингээд 9 бол унтсан заяа. Тэгсэн ингээд манай моёсын багш ингээд над руу залгаж ирээс наа за хариуж гарч шүү гээд. Тэгээ би ингээд амар гачин чамирсан юм лаптопоо нэгээд нэг нүдэ нээж хараад тэгсэн чинь ингээд конфери буугаад ирсэн. Тэгээд 100% тэтгэлэг өстэй тий. Yes 100% тэтгэлэг. Вау. За тэгвэл гоё GPA ярил л та. Class rank бас
Аха. Ер нь л санд сургууль болохоор ингээд класс ранк гаргадаг. Оо тийм үү. Тийм. Миний GPA болохоор 4.0. Тэгээд ер нь класс ранк гаргадаг ч гэсэн ер нь бол number 1. За өөртөө ихтэй байна. Yes. Тэгвэл honors physics дээр явж исэн. Honors одоо гоё дурдвал. Honors гэх юм бол яг миний хамгийн анхны ингээд яг том олимпиадын медаль гэх юм бол би 12 дугаар ангийнхаа яг 9 дугаар ангиас эхэлжсэн. 9 дугаар ангитай тийм 9 дугаар ангийн физикийн улсын олимпиад яг анх яг хагнуудыг туулж исэн. Вау. Тэгээд 10 дугаар ангитай болохоор 12 дугаар ангийн улсын олимпиад бас хагнуудыг бас төрүүлж исэн. Улсынх штэ тий. Тийм улсын олимпиад. За. Тэгээд тэр хичээр ингээд олон улсын олимпиад тэмцээд яг олон улсын олимпиадаас хүрэл медаль авч исэн. Вау. Тэр нь болохоор яг 10 дугаар ангийн 100, 11 дугаар ангид болохоор тийм яг анхны Азийн хүрэл медалаа тэгээд олон улсын мөнгө медаль авч ирсэн физикээр. 10 дугаар ангида International Physics Olympiadаас хүрэл медаль авч ирсэн. Йоо би одоо би яг юу хийгээд байгаа юм бэ? Йоо за. Окей, ийм байж ижил MIT-д орд юм биш. Тэгээ ихээр одоо юу юм? Олон улсын International Asian хідэн физикийн медальтай 2 юм уу? 3 би юу? Тий? Та. Азийн физик олимпиад 1 медальтай, олон улсын 2 медальтай. Тэгээ 3 юм биш тий? Тэгээ 3. Тэгээд тэрнээс гадна Казахстаны тийм International Javdakov Olympiad гэдээ болдог. Тэрнээс яг физикийн төлөөр мөнгө медальтай. За 4. Тэгээд олон улсын түвшний яг 4 медальтай байсан аплайд явах үедээ. MIT л нэг эсээ бол хардггүй тий? Эсээ хардаггүй гэж би л нэг боддгоо. За. Гэхдээ ер нь бол бус сургуулиудаас ялгаатай нь болохоор MIT personal statement авдаггүй. Яг хөө тэр талаараа дийг бодогдуулж магадгүй юм. Гэхдээ яг миний яг бусад ингээд цуг аплайцсан хүмүүсээс ялгарсан юм бол нэг юм гэвэл би эсээ байж магадгүй гэж боддог юм бол. За эсийн дээр хэдүүл юу гэж хэлсэн бол нууц бишэл. Эсийн дээр гэх юм бол хамгийн их сонирхолтой гэж бодож байгаа зүйл гэх юм бол MIT дээр болохоор тийм чөлөө цагаар юу хийдэг вэ гэдэг эсээ байдаг байхгүй юу? Тэр нь болохоор 150 хүүхтэй. Би тэрэн дээр ингээд найзуудтайгаа болохоор Mortal Kombat тоглодог гэж бичижсэн заа. За. Тэгэхдээ ингээд Mortal Kombat тоглохдоо ингээд зүгээр тоглодоггүй ингээд юм ярьдаггүй найзуудтайгаа бүр ингээд тийртэл ингээд ойрлуулж ингээд догт ингээд тийм юм ярьж үзэж байгааг ингээд хүмүүстэй ингээд тийм Mortal Kombat тоглож байхдаа ингээд тийм connect хийж байгаа талаар хөвчлэн ингээд тийм community талаас нь бичгэж оролцсон. Тэгээд тэр нь ер нь бол I think was one of my best essays. Тэг ингээд overwhelmed гэдэг юм байдаг шүү дээ. Нэг дарагдах эсвэл тэг burnout хийдэг тийм үед байсан уу? Тэг бэлтэж байхад 10 марвас физикийг ч оруулж болно шүү дээ. Тэр үед яаж исэн ер нь юу мэдэрч исэн? Яаж overcome хийжсэн? Yes, үнэхээр өөр байнд болж исэн. Би болохоор яг MIT-гаас ингээд дефердүүлчихэд амар өөр байнд болж исэн зөө. Тэгээд ингээд миний амьдрал ингээд бүхэлдээ лайв гэсэн гэж боддог. Яг тэр нь цаашаа. Гэтэ би ингээд ерөөсөө MIT-ийн эсэнүүдээ бичээд ингээд дараач хаад ингээд Stanford ингээд Harvard гэх мэтлийн эсэнүүдээ ингээд ерөөсөө бичих хүчрээ олоогүй. Тэг ингээд санаа бодоод ингээд баг нэг буйдан дээр ингээд өдрийн 7-8 цаг суудсан заяа бараг. Тэгэд мөр ингээд ямар ч ингээд санаа орж ирэхгүй ямар ч тийм ингээд бүр ингээд тэг тоглолт хийсэн үед бол зөндөө байсан. Тэг давж гарсан гэх юм бол тэгэхээр тэгээ суугаад байвал гарчдаг юм билээ. Сууж давж гарсан юм тийм. Сууган цаашаа бас ингээд хүмүүстэй ярилцаад багш нартайгаа ярилцаад найзуудтайгаа ярилцаад тэгээд бас ер нь л тэгээд өмнөх төгсгөлийнхаа эсэнүүдийг уншихад бас аюу надад нөлөөлсөн гэж бодож байгаа. Дөнгөт яг apply чих үедээ өөртөө хэлмээр байгаа тийм advice маяг юм байна уу? Sit down, be humble. Ер нь л тэгж хэлмээр байна да. Тэгэхээр би өөрийнхөө ингээд тийм аюу тийм лаг медальтай болохоор ингээд тийм за гарцаагүй лаг сургууль орондоо л гэж юм бол 11 дугаар анги хүртэл боддог байсан. Тэгээд яг 11 дугаар ангита би тийм SAT дээр ер нь бол бэлдээ гэсэн бодол байсан юм заяа. Гэхдээ ингээд далдган явж байгаа за медаль авчвал асуудалгүй дээ гэж бодож байгаад ингээд хойшлуулсаар агаад ингээд 12 дугаар ангийнхаа ингээд 8 сард өгсөн заяа. Яг 12 дугаар ангид орох жилийнхаа. SAT-гээ ингээд бүхэн жил хойшлуулсан гэсэн үг шүү дээ. Тэгээд тэрэндээ л жоохон харамсдаг та. Тийм жоохон
одоо тийм зөвхөн ингээд физиктэй биелнэ гэж улаарсан. Тэгээд тэрнийхээ хажуугаар бас SAT-тэй биелдээд ч юм уу эсэнүүдийнхаа санааг бодоод явсан бол арай илүү одоо EA-гээр орчих байсан ч юм билүү гэж бас бодох. Юу би одоо MIT-д очоод юу хийх хүсэж байна? Орсон шүү дээ. Одоо юу нэрэ? Одоо болохоор ямар ч сан миний хамгийн түрүүнд бодсон юм бол ямар ч сан галзуу найзуудтай олно. За яг галзууг нь бүр нэг үнэхээр ингээд юм ингээд олоод хийчдэг. Ингээд бүр ингээд бодсон юмудаа ингээд үнэхээр бүтээчдэг найзуудтай болъё гэж бодож байна. Тэгэхээр яг миний яг мөрөөдүүдийн нэг юм бол би яг өөрөө тийм стартап нэ гэж боддог. Тэнгүүтээ тийм MIT дээр очиод болохоор тийм үнэхээр ингээд тийм надтай цуг ингээд миний мөрөөдлийг бүтээлцэх найзуудтай болъё гэж бодож байгаа. Тэгээд бас connection-ууд илүү илүү connection-тай болоод yes ер нь бол тэгэл нэг замаар халах найзуудтай болно гэж бодож байгаа. MIT-ийн ер нь нөгөө outside of the school клубууд нь ямар клубууд нь хэм бол MIT-д болохоор тийм Assassin's Guild гэдэг тийм role playing community байдаг зөө. Тэнгүүтээ ингээд одоо яг байдаг уу мэдэхгүй. Гэхдээ би ингээд research хийж байхад ингээд амар сонирхол татчихсан надаа. Тэнгүүд ингээд одоо тэр нь яадаг вэ гэхээр ингээд хүмүүс ингээд цуглаад одоо ер нь бол role play гэдэг гэсэн. Ингээд дундад зууны маягаар ингээд хувцалнаа ингээд тийм хоорондоо алдаж малцдаг ч юм уу ингээд амар ингээд poetically ярьж бариад тийм клуб байт юм байлээ. Тэр бүр ингээд надад амар галзуу санагдчихсан. Ваа гэл. орж үзэх үү? Орж юу. Надад бүр арай хитрхи галзуудах байхад. Гэхдээ ер нь бол хажуунаас нь харахад бол сонирхолтой байх. Тэгвэл бараг найз үчид тийш орох юм шүү. Crazy. Тэгээд тэрнээс гадна ингээд MIT болохоор ингээд хамгийн галзуу юм нэг pirate гэрээ болгодог заяа. Тэрний одоо яадаг вэ гэхээр ингээд fencing, тэгээд sailing, тэгээд swimming ч үгүй тийм классууд аваад тэгээд тэр классуудаараа ингээд pirate гэрээтэй болж болдог юм байна лээ. Тэр бас ингээд амар галзуу санагдчихсан надад. Окей. Тэнгүүд recommendation letter-үүд юу ямар багшаас сууж ирсэн? Ямар хөө бичиж ирсэн? Recommendation letter-үүдээ болохоор би нэгийг нь яг английн багшаас авч ирсэн. Тэгээ нөгөөх нь физикийн багшаас авч ирсэн. Тэгээд optional recommendation letter болохоор мэдээлэл зүйн сургалтын төвийн багшаас. Тэгээд яг үнэхээр close байж бичлсэн багш нар гэх юм бол яг физикийн багштайгаа тэгээд мэдээлэл зүйн багштайгаа аюу тийм ойролцоо байж ер нь бол иймэрхүү юм бичээд өгөөч багшаа гэх юм бол тэгээд яг английн багшийнхаа эсэйг бол би ерөөсөө уншиж байгаагүй. Гэхдээ тэнцсэн бах юм бодоход юм бол гоёл бичиж өгсөн бах гэж би итгэдэг. За тэнгүүд өөртөө бол илүү бусад юмдаа цаг зарцуулаарай гэж адвайс өгсөн бол одоо энэ бичлэгийг үзэж байгаа тийм өөр яг хүүхдүүдэд MIT-д орох мөрөөдөлтэй бол ямар адвайс өгөх вэ? MIT-д орох мөрөөдөлтэй хүүхдүүд байх юм бол ер нь бол академик чадвараа дэвшлүүл гэж би бол хэлнэ. Тэнгүүд одоо яах вэ гэхээр энэ бол MIT-д явах сонирхолтой байна гэсэн чинь шинжилгээ ухаанд сонирхолтой байна гэсэн үг шүү дээ тий. Тэнгүүд чи одоо ингээд шинжилгээ ухааны ингээд ямар нэгэн хичээлийг сонгоод тэг үнэхээр дурлж идэг хичээл одоо мэдээлэл зүй байдаг ч юм уу, физик байдаг ч юм уу, хим байдаг ч юм уу. Одоо тухайн хичээлээ сонгоод үнэхээр тийм шимтэн судлаад одоо чиний хичээл чинь curriculum гэдэг юмас одоо илүү гарч тийм бусаас төрүүлж халахснараа ингээд тийм айгу өөрийгөө бусаас илүү гэдгийг харуулах боломж олд юм шиг надад санагддаг. Тэнгүүт одоо тэгээ боловсон медаль авдаг л байх та. Амжилт юу чанс нэгс бах тий. Гэхдээ ер нь бол нэг заавал авах хэрэгтэй гэсэн үг бол биш шүү дээ. Гэхдээ ер нь бол тийм өөрийгөө тийм academically qualified гэдэг маш сайн харуулж ижлэг MIT-д чанстай болох байх гэж би бол бодож байгаа. Тэгэхээр сайн хичээцгээгээрээ сайн судалцаагаараа энэ journey дээр ямар гоё дурсамжууд гэтэй галзуу дурсамж байна. Галзуу дурсамжууд гэх юм бол нэг амар дурсамжууд байна. Ямарсан stoic дээр ингээд нэг шөнийн 3 үед ингээд шамирсан ярьсан ингээд шалан дээр унтчихсан би амар сандын заяа. Ирсэн нь унтах гэж ирсэн юм. Гэхдээ ингээд дэрлүүгээр харьсан ингээд эсвэний санаа олчоо буцаад ирсэн за. Тэгээ унтсан юм тий. Тэгээд ингээд жоохон битчихсэн ингээд чадахгүй болсон буцаад унтаад өгсөн заяа. Ингээд шалан дээр бүр ингээд амар шамарсан. Ингээд толгоогоо ингээд бүх шелфүүдээр дээр тавьсан заяа бүр ингээд амар шамарсан унтчихсан. Тэгээд өглөө нь бүр ингээд хошиг болсон сэрээд. Яг тэгэн байж ингээд бардинууд хайсануудыг бит дуусгаж ирсэн. Тэгээд тэрнээс гадна ингээд
бас дүүхтэр ингээд олон хоног ирээд ирэнгүүт чинь бас брок болно шүү дээ мэдээж бас байн гадуур хоол идээд ах чинь. Бас миний төрөвчийг өвтгөн тэгээд ингээд тамийн галзуу ингээд нэг өдөр ингээд найстаа гарснаа ингээд дэлгүүр ороод хям талхавч идчихсэн. Йоо. Тэр бүр ингээд үнэхээр экономик юм байлаа. Ингээд сэндвич авсаас ингээд баг 3 дахин ашигтай байсан заяа. Бидэд ингээд бүр ингээд тооц ингээд calculation хийж мэйгээ заяа. Тэр бол үнэхээр ингээд галзуу өдрүүд нэг байсан. Зүг зэрэг идсэн юм уу тэр? Тэг ингээд хям авсан ингээд зүг рүү оруулж ирсэн. Нэг өрөө сууж байгаа хийсэн. Яа, хамаагүй profit исти. Харин тэрс үнэхээр галзуу profit юм байлаа. Та нар бодж үзэх хэрэгтэй. Шиж үзээрэй гэдэг үгээр. Харин MIT-д орчих юм байдлаа. Хям талхны эсэ бичээд. Maybe. За. Тэгэхээр хоёулангийнх нь ингээд одоо юу гэх юм бэ? Journey гэж танилцуулсан, өөрийгөө ярьсан хэсэг ингээд дуусчихсан зэ. Ярих маань дуусчихсан. Одоо ингээд fun game шүү зэ. Би кампусын зураг үзүүлнэ. Аха. Тэнгүүд кампусын нэрийг сургуулийн нэрийг таагаад SAT-ийн average-ийг таагаад тэгээд эдгээр ранкаас авсан rank placing-ийг таашаа зэ. International placing. Тэгээд нөгөө common app дээр нөгөө сургуулийн ангууд range үүдэн шүү дээ SAT-ийн. Тэрнийх нь range-нээс. Одоо range гэдэг нь like top 10 percentile. Үгүй одоо жишээ нь Harvard-ийнх 1520-оос 1560-аар явсан байсан байхгүй юу? Тэнгүүтийг average 1540 ч юм уу авсан байхгүй юу? Аха. Тэр average-ийг хангасан шүү дээ. За. За тэгээд нэг болгон одоо 1.6 дээр 3 юм тааж байгаа шүү дээ. Бүгд нэг оноотой 9.6-га 27 оноо суулгаж үзсэн шүү дээ. Хэдэн оноо суулгах гэж бодож байна? Ер нь жоохон хэцүү хүн л хаа. 26 оноо юм байна. 27. Тэгээд яг одоо жишээ нь 1540 гэсэн байхад яг actual answer 1550 байх юм бол 0.5 оноо. За 15 хүрүүлэх юм да. За 15 оноо. За эхлэхүү тэгвэл. Аха. Энэ ямар сайн бол? Наа чин яг судалж хаад нэг л харагдчихна. Юм чиг юм уу? За зүг байна. Ингээ нэг оноо. Би нэг мэднэ шотоогүй. За. Судлаас хийсэн. За тэнгүүд яа. SAT-ийн оноо average. Аха, SAT-ийн average нь 1450. 40. Вау. За 0.5. Аха. Эдгээр ранкийн average. Эдгээр ранк нь болохоор юм чиг. За 30. 3 ваа. 3 амир. Oh my god. За дараагийн маань Brown. Washington байла. Oh my god. Okay. University of Washington байла. За тэнгүүд юунуудаа игээрэй. Ranking болон average. Okay, average нь Washington. За 1400. 1460. 1490. Оо, бас дөхөж чинь. За. Ranking нь 20. Oh my god. Яг л хоёр дахин бууруулахад ер нь баг онох 20 да. Аха. Окей. Наа чин Өмнөсөн North Eastern юм уу North Western ялд нэг юм заяа. За зүг. Тэ North Western. Okay, moment of truth. It was Northwestern. Yeah. Okay. За. SAT-ийн average. SAT-ийн average нь 1490. 1520 даа. What? Okay. Энэ л жоохон багтаалаад байна. Тийм. Юугаа ранкингаа бүр хол зөвлөл. Бараг SAT-ийг underestimate хийгээл. Аха. За тэгвэл ранкинг энэ бол нэлээд хавар байх юм. Аха, ранкинг Northwestern 25. 31. Оо. За бас дөгч шүү гэхдээ. За ихтэй нэг оноо. Окей. Энийг таах ёстой. Нэлээд Вашингтоны нэг сургууль.
Тэгэхгүй хотлоо MIT of course MIT өөрийнхөө сургууль тий. За MIT биш шүү дээ. MIT за мөн байна. Тэнгүүт хоёлаа ранкинг болон нэг юм. Ранкинг нь би бол 2 гэж бодож байна. MIT 2 гэж юу? Yes. Man. What? 2 Stanford, 1 Harvard гэдэг юм байлээ. What? Oh my god. Тэгээд 3-т юм ич орж ирж байгаа. Окей. 4-т Oxford. За, average. Average нь би яг нэг судал бүр ингэ MIT бол үнэхээр судалсан таны ганц сургууль тагтах. Заримсан топ 25% percentile нь болохоор 1570. За, тэгэхээр bottom 25 нь болохоор 1510 байдаг. Тэгэхээр дунд чинь 1540. За, яг 40. Оо. За, SAT-ийн баг анхны фейл оноо. Yes. Okay, last one. Last биш юм бэ. Мэдээж шүү. Yale. Yale. Okay. Yale University. За. Ранкинг нь үгүй 1 2 3 лав биш. Тэгэхээр Нэми. Нэмс MIT гэсэн. Oh my god. За sorry. 10. 12. Оо. Окей. Ама таасахгүй. Яа яг хэлчих шít. Хэлэх шít. За SAT. За 1520. 1540. За энэ жоох. За Ace за энийг хэлсэнгүй. Тэнгүүд ингээд өнөөдөр ингээд мэй бэлдсэн юм дуусч байгаа юм. Тэнгүүд энэ гоё хэсэг. Ингээд өөрийнхөө 9-өөс бараг ихсэн journey байгаа шүү дээ. Одоо ингээд бараг дөнгөж талтаа орж дахиад 4 жил байгаа шүү дээ. Гэхдээ яг энэ хүрсэн 4 жилээ яг how did you do it гэдээ асуух юм бол яг нэг л үгэнд how гэдэгт яаж хариулах вэ? Яг ганц л үг how. Determination. Окей. Баярлаа. Окей. Ингээд манай удахгүй үгүй миний Stoke-ийн дахиад дэвшлэг удахгүй байна. Тэрийг бас үзээрэй. Тэгээд subscribe дараарай. Subscribe. Yes, subscribe. Okay, bye bye. Like, share, subscribe.